Сайн байцгаана уу? Та бүхэндээ Монгол ёс заншил тоглоомын нэг болох шагаан наадгын талаар мэдээлэл хүргэе. Шагаа тоглох 10 төрлийн арга байдаг. Мэлхий өрөх, дөрвөн бэрх, морь уралдуулах, шагаа талцах, андгаалцах, шагаан наадгаа 12 жил, шагаан тоглоом, 12 бэрх шагаан наадгаа, 9 шарга, бөхцөг нислах, шагаа шүрэх гэх мэт байдаг. Шагаан наадгаагаар тоглох нь бага насны хүүхдэд 5 хошуу малаа хайрлах, эцэг их ах дүүгээ хүндэтгэх, ант найзаа эрхэмлэх зэрэг олон үнэт чанарыг ойлгуулахын зэрэгцээ хүүхдийн хүмүүжил төлөвшил, бие бэлдэр, булчин эдийн хөгжил нэг тустай. Ялангуяа бага насны хүүхдийн тоо тоолох, харааг уртслах, гарын жижиг булчин зэргийг хөгжүүлэх нөлөөтэйгөөс гадна багаар ажиллах, хүлээцтэй болох, ангилан ялгах, ажиглаж мэдэх, авахалж самбааг нэмэгдүүлэх хүмүүжлийн арга хэрэгсэл болсоор иржээ. Шагааг буух байдлаар нь хонь, ямаа, тэмээ, морь, онх гэх мэт тус нэрлэдэг. Мөн монголчуудын цэрлэх ёсонд шагааг гэрийн бууцан дээр хаях, хог руу хаяхыг ихэд цэрлэдэг. Ингээд монгол уламжлал цагаан тоглоомын нэгэн төрөл болох морь уралдуулах тоглоомын талаар тайлбарлаж өгье. Морь уралдуулах. Энэхүү шагаан тоглоомын ач холбогдол нь морио дээдлэх соёлд суралцах, амжилтанд хүрэхийн тулд алхам алхмаар урагшлах, ухаанд суралцах, төвчээртэй болох, сууж сурах зэрэг олон талын давуу талтай. Шагааг морь талаар нь цувуулан өрнө. Тоглогч бүр өөрийн морийг сонгон авч барианаас гарган морь уралдуулна. Ингэхдээ дөрвөн ширхэг шагааг орхиж морь буусан тоогоор урагш нүүнэ. Морь буугаагүй тохиолдолд дараагийн тоглогч шагааг орхих замаар үргэлжлэнэ. Барианд төрүүлж давхисан морины эзэн ялагч болно. Мөн монголчуудын уламжлал ансан тоглоомуудаар манай сурагчид хэрхэн тоглож байгааг та бүхэн дараах бичлэгнээс хараарай. Цаана чамайхээдээ намайг хэмжээхийдээ цэцэг бүрээдээ 8 хэлтэй намгүр хадган дээрээ алт мөнгөн хүндтэй ихэд амсар дөрөм бэлбэж намайг өрөө гэсэн үзээ. Урд цагаан туурагтай уран танай хаяачтай далай цагаан дээвэртэй дөрөөр шилмэл дөрвөн өслөртэй 10 өвөр тийшээ зургасан 12 осортой хойшоо урагшаа зургасан 24 осортой бөмбөг цагаан өргөө юм байна. Гэрийн татрах нэгэн зөв хорол эрдэн тоонтой, норон эрдэн нөнтэй, хас эрдэн хамтай, нацэг эрдэн хаахтай, бадман ямбуу багантай, баатхан толготой юм байна. Сасан болгон саваар дүрч, бодсон болгон номын сар, төгссөн сайхан бүлгийн ерөөлийг дээш нь дэвшүүлэн сонсгоё.